Ойролцоо нэг 3-7 хоногийн 4-7 хоногийн дараа Cyber Taxi event Austin хотод болох юм. Тэнд Tesla юу үзүүлэх юм бэ гэх юм бол жолоочгүй хүнийг хаашаа хамаагүй хүргэдэг. Uber-ыг алах магадaltaй, Waymo-гийг устгах магадaltaй. Дэлхийд даяар бид нэр ерөөхдөө машинтай тэр харилцааг өөрчлөх, шин зах зээл үүсгэх магадлал бүтээгдэхүүн танилцуулна. Тэгээд хэдүүлээ зүгээр харцгаая. Хэдүүлээ ерөөхдөө Tesla дээр аль хэдийн позиц авцсан. Тэгээд одоо зүгээр залбирлах хэрэгтэй. Миний зүгээс шүү дээ. Одоо нэг 300 500 руу өсөхмээргүй байна. Би үсэж байгаа юм бэ гэх юм бол дахиад 1 юм уу 2 сар 3 сар энэ жилийн эд хүртэл заяа 250, 240, 270 дээрээ нэмээл авмаар байгаа шүү. Тэ энэ одоо дэшээ пуужиндах нь жоохон бэжиг би нэмж авмаар байна. Тэ эсвэл зах зээлийн хувьд бид нэр ногоон өдрүүттэй байсан шүү. Та нарт баяр хүргэе. Миний данс, миний багц бас пуужиндаж байгаа. Тэгээ манай school community дотор зарим хүмүүс бас хэлж байгаа. Идрээ равдан та хоёрт баярлаа. Тэ? Өгөөж ихтэй 7 хоног байлаа. 5 жилийн гишүүнчлийн төлбөрөө олчлоо. Окей. Тийм учраас бидний хэлж байгаа юм юу юм бэ гэх юм бол манай school community-д нэгдэх юм бол доор хажны $10,000 ороорой. Тэ өөр хүмүүс OMG oh my бурхан минь хэмс пуужинч байна. Яа пуужинтсан зарим хүмүүс $1,000 хийсэн, зарим хүмүүс $500 хийсэн, зарим хүмүүс $14,000 хийсэн. Манай гишүүнчлийн дунд 10 саяас дээш хөрөнгө олт хийсэн нэг хүн байгаа. Тэр хүн бол энэ 7 хоногт ойролцоо $500,000 хийсэн байгаа. Баяр хүргэе. Тэгээд би бэлгээ хүлээж байгаа шүү. Окей. Тэгээд өөр хүн бас 50% ашиг хийгээд $1,400, $53 дээр зарнаа. Энд нэг хүн байна. $2,900 ашиг хийсэн. Өнөөдөр бол $1,120 юм скриншот надад явуулж байгаа. Та нарт бүгдээрээ юм сурч байгаа ах. Бити шуналтаарай. Тэ all in хийж болохгүй шүү. Тэгээд ер нь бол дүрмийн дагуу шуналтгүйгаараа эмоцгүй 50 хаяа ашиг аваад хаяа позиц аваад тэгээ энэ 7 хоногийн сүүлээр хэдүүл яах ёстой юм бэ гэх юм бол жоохон хувьцаануудаа багасгаа кэш руу орно шүү. За. Окей. Юу асан бэ гэх юм бол хэмс пуужинтсан. Хэдүүлээ ер нь бол хэмсийн хувьцаа хаана хизээ түүгээд эхэлсэн бэ гэх юм бол он гарахаас өмнө түүгээд эхэлсэн. Ойролцоо хамгийн доод ханш нь $23 дээр авсан. За энэ сарда бид нар бас $24-26 дээрээ авах сигналуудыг явуулсан. За тэгээд тэрнээс хойш юу болсон бэ гэх юм бол $28, $38. За тэгээд өнгөрсөн 2-3 өдрийн дотор юу болсон бэ гэх юм бол short squeeze болж байгаа. Super nice. Энэ хэмсийн хувьцаа нурна гэсэн хүмүүс нь алуулж байгаа. Тэгээд өчтөр шөнө нь бол $51 хүрсэн. Тэгээд энд бол хүмүүс золтой 60-70-80% ашиг хийсэн байгаа. За ингээд өдрийн чартаар нь хараад үзэх юм бол өмнөх ёроол оргилцэг full retraction Fibonacci харах юм бол бүтэн нэгийг эвдсэн тий нэг дээрээ зогсоогүй бүр завсарлагаач аваагүй зүгээр Fibonacci full нэгийг зүгээр ингээд цөмлөө явцсан. Магадгүй 1.6 руу явах магадaltaй. Гэхдээ хавар гэхдээ бас бүрэн боломжтой. Тэгээд тэр Fibonacci-гийн 1.6 level хаана байгаа юм бэ гэх юм бол $52.90. Тэгээд та жишээлбэл дахиад жоохон ашиг авмаар байгаа юм бол магадгүй энэ $52 дээр авах боломжтой. Hems компани тэгээд цагийн чарт харах юм бол ёроол оргилцэг full retraction хараад ирэх юм бол магадгүй 51.30 тэгээд 52.90 бүтэн 1.6 хийчих юм бол 61 руу явсан ч бас магадaltaй яг гэх юм бол энэ дээр short squeeze болж байгаа учраас тэгээд ягаад хэмс дээр ийм юм болох магадaltaй юм бэ гэвэл тэгээ өмнө би баг амьдралтаа 2 юм уу 3 удаа Fibonacci-гийн 1.6 хөдөлгөөгийг харж ирсэн. Хэмс дээр одоо баг 2 удаа харахаар байх шиг магадaltaй. За эзээсэн бэ гэх юм бол өмнөх ёроол оргилцэг full retraction 1.6 хаана байсан бэ гэх юм бол $72. Тэгээд нэг өдрийн дотор $72 хүрээд манай community бас хөөрхөн ашиг аваад тодорхой хэмжээгээр гарч чадсан. Тэрнээс хойш ерөөхдөө буцаагаад унаад тэгээ буцаагаад үсээ явцсан. За тэгээд зарим хүмүүс асуусан эдрээ Hems and Hers компани манай автомата багц дотор ягаад ороогүй байгаа юм бэ? Тодорхой хариулт өгчээ. Яг гэх юм бол Novo Nordisk гэдэг ийм судалгаа, ийм үйлдвэрлэгч, ийм түгээдэг компанитай шүүхтэх эрсдэл байсан учраас. Окей. Тэгээд манай school community дотор энийг тодорхой хэлж ийсэн бид нар бас арай эрсдэл өндөртэй хөрөнгө олт хийж байгаа учраас
school community дотор хүмүүс өөрөө тэрийг өдөрч байгаа учраас stop loss-уудаа өөрөө тавих учраас энэ дээр HIMS бол тохиромжтой. Гэхдээ автомат бол оруулах боломжгүй байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол HIMS Hearst компани Novo Nordisk одоо нөө шүүхтэх эрсдэлтэй компанитай хамтрах ажиллах гэрээ зурцсан шүүхтэх магадлал хамаагүй багассан учраас удахгүй энэ сарда 5 сарда ерөөхдөө бид нар юу их юм бэ гэх юм бол HIMS Hearst компани манай урт хугацааны автоматик хөрөнгө оруулалтын багцлуу нэмнэ. За тийм учраас та аппликейшнаа шалгаж байгаараа эзэн нэг цагт багц дотор апдейт орно шүү. Надтай цуг хөрөнгө оруулалт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө оруулагч болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр үүсгэж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлуу оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа та хэдтэй бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та хэд бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө оруулж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл таадаг өгнө. За, бас нэг хүн юу асуусан байгаа юм бэ гэвэл энд дараагийн мундаг юм баярлаа. Дараагийн хямдарсан компани хай л да. Окей. Манай багц дотор орцсон байх магадлал өндөртэй. Тэ хэдүүлээ аль хэдийн энэ дотор Oscar Health-ыг 5 хувиар авцсан байгаа. Ямар компани бэ гэх юм бол Oscar Health. Тэ та харж байгаа юм бол technical шинжээч юм уу trader тайдын дунд байгаа юм бол баг миний амьдралдаарсан төгс cup and handle formation. Бүр яг төгс. Заяа. Энэ баг тэ би лав ийм амар яг энэ cup and handle юу л ордог компани би баг анхудаа харж байгаа. Ийм цэвэрхэн. Тэгээд яг энэ handle-ийн wedge руу одоо орцсон байгаа. За тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол яг өнөөдөр орой бас энэ компани тайлан гаргана Монголын цагаар, Америкийн цагаар өглөө нэг ихний үйлдвэрлэлийнхаа тайлан гаргана. За тийм учраас ерөөхдөө хаашаа явах нь тодорхой болно. Pre-market-ээр 13.6 руу явцсан байгаа. Ерөөхдөө энэ wedge-аас гарцсан байгаа шүү. Тийм учраас энэ дээр хэдүүлээ бас анхаарах ёстой. Энэ ерөөхдөө бас дараагийн пуужинд хувьцаа байх магадлалтай гэж хэлж байгаа шүү. Заяа. Бас энэ cup and handle formation-ыг эвдэж магадгүй доошоо. Тэ өдрийн чартыг харах юм бол саяных юу байсан бэ гэх юм бол 7 хоногийн чарт 1.6-аас 1.7 хоног гэсэн. Өдрийн чарт харах юм бол тий яг ерөөхдөө одоо ингээд 13.6 дээр хүрсэн байгаа. Wedge formation-аас ерөөхдөө тий цөмлөөд гарах хандлага байх шиг байна. Гэхдээ энэ хизээ тодорхой болох юм бэ гэвэл тийм ээ өнөөдөр орой тайлан гарч ирнэ. Арилжаа Нью-Йоркийн арилжаа эхлэхээс өмнө ерөөхдөө тодорхой олчихно. Тэгээд хэдүүлээ харцгаая магадгүй энэ дараагийн HIMS Hearst адилхан компани болж магадaltaй. Яг гэх юм бол үзүүлэлтүүд нь жоохон адилхан эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн даатгалын компани. Тэгээд ерөөхдөө апжуулсан, захимжуулсан уламжлалт эрүүл мэндийн даатгалын компанид өрсөлдөж байгаа. Тэднээс арай өөр зарлагын бүтцтэй учраас өрсөлдөх чадвар нь илүү байх магадaltaй. Хамгийн гол нь юу дутж байгаа юм бэ гэвэл сайн гүйцэтгэлэл. Гэхдээ өнгөрсөн жилд ерөөхдөө хугарлын цэгтээ гарцсан. Давцсан. Тэгээд та бас манай school community-ийн classroom дотор бас үнэлгээний хэсэг дотор Oscar Health-ийн санхүүгийн шинжилгээ бүтнээр нь орцсон байгаа шүү. Окей. За, буцаагаад ерхий зах зээл рүү орцгоё. Нефт resistance дээр bounce хийгээд одоо уналтаа өргөжлүүлээд одоо ойролцоогоо $60 дээр явж байгаа. Хаавартал унах магадaltaй бэ гэх мэт $40 руу унах магадлал байгаа шүү. Тэгээ энэ хэдтийн худалдааны хилцэл гих мэд чинь арай бүтээг байгаа. Нефтний олборлолт нэмэгдэж байгаа. OPEC-ийн орн, Сауди Араб, Орос гих мэд чинь ерөөхдөө олборлолт борлуулалтаа нэмэгдэж байгаа. Илүү их нефт зах зээл дээр гарна гэдэг чинь нефтний үн ханшийг бууруулж байгаа гэсэн үг. Тэгээ Дональд Трамп бас юусж байгаа юм бэ гэвэл нефтийг өсөж байгаа. Эрчим хүч нефт хямдхан байх ёстой. Тэргүүрээ дамжуулаад Америк эдийн засгийг буцаагаад сэргээх магадлал өндөртэй. Окей. Алт энэ энэтхэг Пакистан бас Израиль, Лебанон, Хути террористийн дайм юунаас болж ерөөхдөө буурах хандлага байхгүй. Дөнгөж сая ер нь бол бууралт хийгээ 3200 дээр баунс хийчээд тэгээ буцаагаад 2 хоногийн дотор 3250-аас 3400 руу өсөөд одоо жоохон завсал авж ийн алт маань буцаагаад 3300 олоо хүрсэн байгаа. За тэгээд одоо 2 хоногийн дараа Москвад ялтын баяр болж байгаа. Тэндээ Зеленский тэнэгтэж магадaltaй Иран
Израиль маргаантай байгаа Израиль, Лебанон, Газагийн тэр хавар бас бөмбөг ингээ явсаар байгаа. Тэгээд инээтгэх Пакистан хоёр цөмийн зэвсэгтэй хоёр орно. Тэ? Өмнө нь зүгээр террористууд инээтгэлөө халтжсэн бол инээтгэгчүүд одоо Пакистаны зарим хэсгүүдийг пуужиндаад бөмбөгтөөд эхэлсэн. Супер аюултай маргааш тэрний тухайн контент оруулах байхаа. Окей. Тэгээ алтыг харах юм бол өмнөх ёроол оргилцыг full retraction хараад үзэх юм бол магадгүй 3700 full Fibonacci-гийн move хийчих юм бол тэгээ магадгүй 3500 руу буцаагаад үсэх магадaltaй гэж хэлж байгаа шүү. Одоо ямар нэг байдлаар инх тайван болоод ирэх юм бол Пакистан энэтхийг хоорондоо ярилцаад эхлэх юм бол тэгээ ямар нэг байдлаар Орос Украины дайн намдаад ирэх юм бол энэ буцаагаад шууд доошоо буурах магадлал бас байгаа шүү. Окей, манай багц дотор байгаа Robinhood дөнгөж сая хэдхэн 7 хоногийн өмнө бас нэмж авсан. Хэдээр нэмж авсан бэ гэх юм бол ойлцоо $40 30-д хэдүүлээ нэмж аваад одоо хөөрхөн энэ компани маань $40-50 руу буцаагаад үсээ явж гин. Ерөөхдөө downtrend-аас гарцсан таад харж байгаа юм бол downtrend trendline-ыг цөмлөөд за back test хийгээд одоо буцаагаад дэше явж гин. Магадгүй тэ Fibonacci full move $55 руу магадлал байгаа юм байна. Хэдүүлээ зүгээр харъя. Багц дотор байгаа хэдүүлээ 50 зүгээр энийг дахиад явна. Энэ угаасаа 5 юм уу 10 жилийн хөрөнгө оруулалт Hims and Hers яг адилхан зүгээр хэдүүлээ яг пуужинд хасаа өмнө хэдүүлээ юу юусэн бэ гэх юм бол өмнө багц дотор нэг $1.5-аас 10% эзэлдэг байсан бол хэдүүлээ хувиа нэмсэн 20% болгоцсон. Тэгээд 20% дэндүү их. Гэхдээ short squeeze болох магадaltaй эхний удирдлагын тайл нь угаасаа маш сайн гарах учраас хэдүүлээ позица даблдаад за тэгээд даблцсхийн дараа хувьцааны хааш нь бас даблдаад одоо хэдүүлээ өрмө аваад ашгаасаа жоохон аваад хэмзийн хуваа жоохон багасгаад 20% биш одоо 15 руу буулгаад тэгээд дараа нь 12.5 руу буулгаад тэгээд магадгүй удахгүй буцаагаад 10 руу буулах цаг болох магадaltaй. Гэхдээ 10-аас хизээч буулахгүй яг гэх юм бол Hims and Hers гэдэг компани ямар потенциалтай юм бэ гэх юм бол Netflix, Amazon шиг болох магадaltaй потенциалтай компани. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол зүгээр гүйцэтгэл байхгүй юу. Тэгээд яг гэх юм бол эрүүл мэндийн салбар хязгааргүйдхан байхгүй юу. Хүмүүс амьдралдаа нэг юм уу хоёр машин унах магадaltaй, нэг утас юм уу хоёр утас хэрэглэх магадaltaй, хувцсны зах зээл бас хязгаармагтал. Гэхдээ дэндүү эрүүл байна гэж байхгүй. Тэгээ дэндүү урт наслана гэж байхгүй. Дэндүү гоё харагдана гэж бас байхгүй учраас ерөөхдөө айгүй гоё зах зээл дээр учраас та хэдийн дунд манай School Community мөнч байна уу, биш байна уу, Hims and Hers-ийн хувьцаа авсан ч байгаа юм бол хизээч бүгднийг битгий зараарай. Ерөөхдөө ирэх 5-10 жилийн хугацаанд энэ компани гүйцэтгэлээ сайн хийгээл чадах юм бол энэ хувьцаанаасаа салах ёсгүй шүү хизээч. Окей. За алтыг ярьсан, Robinhood-ыг ярьсан, Alibaba нэг $100 дээр ерөөхдөө жоохон bounce хийгээд одоо буцаагаад дэше үсээ явж байна. JD жоохон хоцорч байна. Гэхдээ энэ хоёр дээр нэг айх юм байхгүй. Ер нь бол Хятадын Төв банк засгийн газар сая стимулус зарласан, эдийн засгийн дэмжихэд зарласан Америкчуудаа ерөөхдөө хилцэл хийх бэлэн болж яах шиг байна. Тэгээ болох нь үгүй юу? Тэгээд тэр Хятад Америкчууд тогтолцоонд хүрэх юм бол энэ хоёр хувьцаа ерөөхдөө хөөрхөн дээшээ явах магадaltaй. Окей. Манай багцын номер 2 позиц одоо хэмжээгээрээ үгүй номер 3 юм байна. Номер 3 Tesla ерөөхдөө энэ wedge formation-аас гарсан тий back test-ийг bounce хийгээд одоо ерөөхдөө тий хажуу тийшээ ингээ явж байна. Pre-market дээр $278 дээр явж байгаа. Ойролцоо нэг 3-7 хоног 4-7 хоногийн дараа Cyber Taxi event Austin хотод болох юм. Тэнд Tesla юу үзүүлэх юм бэ гэх юм бол жолоочгүй тий хүнийг хаашаа хамаагүй хөргөдөг тий Uber-ыг алах магадaltaй, Waymo-ыг устгах магадaltaй. Дэлхийд даяар бид нэр ерөөхдөө машинтай тэр харилцааг өөрчлөх шин зах зээл үүсгэх магадлал бүтээгдэхүүн танилцуулна. Тэгээд хэдүүлээ зүгээр харцгаая. Бид хэдүүлээ ерөөхдөө Tesla дээр LED-ийн позиц авцсан. Тэгээд одоо зүгээр тий залбирлах хэвээр. Миний зүгээс шүү дээ. Одоо нэг 300 400 500 руу өсөхмээргүй байна. Би үсэж байгаа юм бэ гэх юм бол дахиад 1 юм уу 2 сар 3 сар энэ жилийн эц хүртэл заяа нэг 250 240 270 дээрээ нэмээл авмаар байгаа шүү. Тэ энэ одоо дэше пуужинтах нь тэ жоохон бэжиг би нэмж авмаар байна. Тэ эсвэл мөрөөдлийн кейс юу юм бэ гэх юм бол Hims and Hers тэ
бүр энэ 61 руу пуужиндаа тэндээсээ хэдүүлээ хөрхэн ашиг аваад тэгээ магадгүй энэ Tesla руу жоохон нүүлгээд тэгээд тэрний дараа Tesla пуужинд явчих юм бол сайхан бүр гоё юм бэ юу юм бэ гэх юм бол одоо өнөөдөр орой ч юм уу маргааш Hims and Hers пуужиндаа тэрний дараа Oscar Health пуужиндаа тэгээд дараа нь хэдүүлээ яг сайхан Tesla руу ороод 3 шоу нийцэг дээр ингээд дараалал орчих юм бол гэхдээ бүтэхгүй байх л та зүгээр a man can dream те зүгээр мөрөөдөж болно. Окей. Ерөнхий зах зээл рүү орох юм бол QQQ Nasdaq ерөнхийдөө pre-market дээр 484 дээр байгаа. Та харж байгаа юм бол relative RSI strength index дээр ер нь бол одоо дээшээ яваад байна. Жохон эмзэг болох магадaltaй хэдүүлээ тийм учраас энэ 7 хоногийн сүүлээр эзэмшиж байгаа хувьцаануудаа жоохон багасгана, жоохон болгоомжлоно. S&P 500 тэ QQQ ерөнхийдөө яг адилхан харагдаж байгаа. Тийм учраас хэдүүлээ нэг шуналтгуугаараа зүгээр энэ хаашаа хөдөлгөхийн зүгээр харах хэвээр. Гэхдээ жоохон тренд лайныг хараад үзэх юм бол S&P 500 downtrend-аас гарч чадсан. Тэ ингээд гарч чадаад буцаага back test хийгээд энэ дээр bounce хийгээд одоо ингээд дээшээ явж байгаа. Тэ uptrend бас харагдаж байна. Гэхдээ би лав нэг сүртэй зураас мураасын супер фан бол биш. Ингээ харах юм бол энэ бас нэг uptrend байгаа юм байна. Гэхдээ амар хурц тренд тий V-shaped recovery болох юм уу гэмүү одоо магадгүй худалдааны дайн дээр англичуудаа хэлцэлгээд эмэгтэйчүүдээ хэлцэлгээд Европтой хэлцэлгээд ингээд сайхан мэдээнүүд нь бөмбөгтөд эхлэх юм бол магадгүй энэ S&P 500 QQQ буцаага дээшээ явах магадлалтай. Гэхдээ хэдүүлээ шуналтсаар агаар шулан болохоос илүү жоохон консерватив байсан зүгээр. Warren Buffett-ийн номер 1 дүрмтэй мөнгө бити алдаа. Окей. Dow Jones Transportation Index харах юм бол downtrend-аас ерөөхдөө гараагүй л байгаа. Та ингэ харж байгаа юм бол ер нь бол тий ингээл унаалайн сая ерөөхдөө жоохон гарсан одоо буцаагаад bounce хийх нь үгүй юу хэдүүлээ харцгаая. Энд бас нэг хэдхэн цөөхөн хоногийн uptrend харагдаж байгаа. Энийг чадах юм уу гүм үү хэдүүлээ зүгээр болгоомжтой шуналтгуугаар харах хэрэгтэй. Ер нь бол яг нэг вайжлоо явж ийн эндээ хогорлын цэг те сайн мэдээ гарах юм уу муу мэдээ гарах юм уу хэдүүлээ зүгээр 50 хүлээх ёстой. Окей. Russell 2000 SM одоо хамгийн том индекс нь бол Dow Jones те Америкийн топ 30 хувьцаа байгаа. Энэ дотор дандаа чулуунууд байгаа, супер компаниуд байгаа. Бараг ирэх 10-20 жилийн дотор ингээд ампуурах бараг боломжгүй супер кэштэй Монголын эдийн засгаас том компаниуд тэндээ цугларсан байгаа байхгүй. За тэрний дараа S&P 500 тий тэгээд тэрний доор Russell 2000 одоо 2000 хувьцаат компаниуд байгаа гэсэн үг. Энэ дотор жижиг компаниуд орсон байгаа. За тийг ингээд харах юм бол downtrend-аас бас гарч чадсан back test хийгээд одоо ерөөхдөө дээш явж байгаа. Ингээд трендийг харах юм бол тий нэг жижигхэн хэдхэн оны тренд дээр яваад одоо ерөөхдөө энэ хугарлын циклүү бас төхөөд байна. Тэгээд хэдүүлээ зүгээр 50 хүлээ. За манай номер 2 хөрөнгө авалт юу юм бэ гэх юм бол Mega Metals 6 сарын ихээр анхны алтан гарч ирнэ. Алтны хааш буцаагаар recovery хийсэн. Хэдүүлээ ерөөхдөө энэ хувьцаа руу хизээ орсон бэ гэх юм бол 8 центээр орсон. 13 центээр орсон 16 центээр хэд удаа орсон гарсан хэд удаа жоох ашиг хийгээ явсан. Тэгээд таадын дунд бас энэ 13 14 15 дээрээ бас нэмээд авсан. Би өөрөө 15.5 дээр жоохон нэмээд авсан. Тэгээд одоо зүгээр хүлээж ин stop loss-уудаа бас тавьсан байгаа. Гэхдээ энэ компани одоо сүүлийн өсөлт одоо олборлолт нь удахгүй эхэлж байгаа учраас энэ дээш гарах магадaltaй. Гэхдээ тэхгүй ч байж магадгүй тийм учраас хэдүүлээ stop loss-уудаа бас консерватив тавь шуналтаад шулам болж болохгүй шүү. За зах зээлийн хувьд бол иймэрхүү байгаа. Тэгээд хэдүүлээ хөрхэн ашиг хийсэн тийм учраас тий эмоц өдөрт шуналтах болохгүй шүү. Тэгээ тайван байцгаая. Амжилт хүсье та нар. Тэгээ өнөөдөр Oscar Health-ийн тайлан сайн гараасаа тэгээ Hims дээр short squeeze болоод сайн л биз. Тэгээд хэдүүлээ бас ашиг авъя шүү. Bye guys. За хөрөнгө оолтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгийн зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хувьцаалал хөрөнгө оолт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө оолт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оолт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За
нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хувьцаа ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдах юм байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг бүтэн 1 цагийн видеогаараа 7 хоног болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл, тийм Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын өсгөл яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал, тийм ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ ирэх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тийм төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй та хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлаж өгч байна. За, групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.